500-ийн ердөөсөө одоо энэ логт орсон. Оруулна. Ер нь Хөлцөө муутай бол учраас энэ тоонд болохоор ингээд бүх ном ингээ хийгээл байж идэг. Бусад сургуулиудын бусад энэ сургуулиуд бол гоё номын сантай болсон байна шүү дээ. Одоо энэ чинь хэлний шинжил, байгалийн шинжилгээр нэг ялгаад ингээд дуур талд нь суугаад орчин үеийн ном. Бид нар бол номоо ингээд зөөгөл энэ 2-3 давхраа. Энэ хамгийн тохиолдолд байгаа. Энэ болж байгаа. Гадаа үүддэг. Эндээс зааланд зааландаа авах юм бол мэдрэгчтэй үүдэн дээр дан гардаг. Одоо яг өндөр тавар номын фонд болон төв номын хуучин номын фондууд бол одоо дутаа мэдрэгч юутай галын тохиолдол мэдрэгчийг хэрэгцсэн ба. Энэ болохоор яг 21 оноос хойш номын санд чинь жишээ гаргах чинь бол усаар цацж болохгүй шүү. болохгүй. Хуурай хорийг нь одоо Ер нь байгаа. Хуурай орнуудын байгалийн хориулсан дээр хуурай Ард талаас бол гал команд орж иж чадахгүй. байхгүй харин одоо Урдаас орж чадахгүй. Бас нэг баян чулуунууд тавьсан шүү. тэрийг хөдөлгөж болтыг. тэрийг бол яг Та нар гүйж орж ирэл гэх юм биш үү? Шөнө үлээд. Шөнө болохоор манай сан техникээс хэлээд. За үнэтэй зэнтэй юмнуудаа яар. Одоо энэ саяын тэр юмнуудаа. Та төв номын фонд руу орохоор Монголчуудын нэг цаасан сойрын бүтээсэн хамгийн ховор нэмрийн ийм өгөн татдаг. Энд байгаа энэ хэсэг нь алтаасны хэмжээ. Доотлын тэр цайвар нь мөнгөөр бичсэн хэмжээ. Царийн цайвар. Энүүгээр дэлгэж тавьсан байдаг. Энэ өндрийн зан өдрийн дөрвөлж үсэг байна, соён үсэг байна, тод үсэг байна. Энэ вагиндрагийн үсэг гэж нэг бэрээдийн хамгийн зохиосон үсэг байна. яг бүгд их ихээрээ байж байгаа. Ихээрээ хадгалж байгаа, их хуваараа хадгалж байгаа. Цор ганц номууд бол манай өмсөн номын санд маш олон байна. 1911 оны ном юм. Энэ нэг Богдант Монгол улсын ном. 1591 оны ном байна. Энэ дөрвөн хэлний жамбал санж байлтай. Энэ. Энэ асрагч нэртийн төв. Монголын түүхийн номууд их хуваараа бүгд. Хуйлмал ном нь хуйлмал ихээрээ. Энэ нэг мөнгө сөрийн дээр алтар. Дөрж одоо сандын юм байна. Энэ манчрын хэлбэр. Бүтнээрээ байгаа бас зүгээр бид нар дандаа л нөгөө дээжээс нь тавьсан таны одоо орж үзэх фондод бол яг бүтэн 108 225 ганжуур данжуур гэхэд судрагдана. Энэ нэг хэлбэртэй дэлхийн усан дансны алтан бичиг байна. Бага ганц царай. Энэ данжирын гэрээ бичгээд данжирыг нэг шинэ Монгол улс зааж ирэхэд 80 тонтой хийсэн гэрээ. Энэ данжир нь 9 эрдэнэ данжир гэдэг байна. Шашин нэвтэрснээр зөвхөн одоо шашны соёл төдийгүй монголчуудын ном бүтээх урлаг за одоо уран дархны урлаг за тэгэл зөвмбөрлөх алтдах одоо оёх шидэх бүх урлагийг бол бас тэгш хөгжүүлж ирсэн байгаа. Тэдний мөнгөний сандын юм гэж хэлдэг. Саяны дөрөв гэдгээр мөнгө гарсан байна. Энэ нэг монголчуудын ном бүтээх юм. Урлагийн тойл юм. Аюул хатан дахин мужааны батараа. Энэ зөөр юм. Энэ байгаль сүнстэй нэг нарс хараад үүднээр болж байгаа байгаль сүнстэй. Нийгмийн хэрэглэж архитектурын алдар. Сая бас нэг хэсэг олдсон тийм ээ. Харин тийм гэсэн. чулуун олсон. Булганаас олсон. Энэ хар бүхэн болгосон. Энэ хар бүхэн болгосны үүсэн дээрх бичиг. Энийг манайх бас боловсрол сайн шинжилгээ ухааны яамнаас зөвшөөрлийг аваад одоо каталог болгож эрдэмтэд судлаачдад үзүүлэхээр хэвлүүлж байгаа. Энэ антон Хэдэн өнөө. энэ 24 онд онхтын жамруугаа хуваалж бичсэн шүү дээ. Өөрийнх нь гар бичмэл тэг гоёгооц. Энэ зургийн комментарийн дээр Лисовскийг зорж ирсэн зураг. Тэнцгийн нэг болж байна. Бигдэ хааны үед амаар гэж үздэг. Энэ шонхон ганжир гэдэг Монгол юм. шонхон ганжир. Энээсээ 100 жилийн дараа явагдсан. Энэ Монголын юм санаа байна. Манай шинэ үсгийн дурсгал. 2009 он. Кирилл үсгийн дурсгал. Одоо монгол бичгээр хийж байгаа сарахтай доо. Тий. Яг нэг. Тийм. Энэ дэлхийн өвчин монголчуудын нүүдлийн соёлыг том төлөөлж байна. Нүүдэлч монголчуудын бүтээсэн дэлхийн нүүд гэж үзэж байгаа юм билээ. Өөрсдөө ер нь бол яг монголчууд өөрийн болгосон.
нэгдүгээр номын сангийн дац хэтэрсэн асуудал. Бид нар номын сангийн одоо даацыг бол 7 дахин хэтэрчээд байна гэж ингэж одоогийн байдлаар 7 дахин хэтэрсэн даацтайгаар ажиллаж байгаа. Хоёрдугаар хамгийн их тулгамдж байгаа хамгийн бэрхшээлтэй байгаа асуудал бол номын сангийн хуучирсан барилга маань засвар авахгүй байгаа явдал байгаа. Бид аль болохоор одоо урсгал засварыг жил болгон хийж байгаа боловч энэ жил бороо ус ихтэй жил байлаа. Түүнээсээ ч бас ер нь бол энэ та бүхэн харж байгаа усны нэвчилт маш ихтэй. Гэтэл бол ном гэдэг чинь хуурай нөхцөлд л хадгалагдчих хэвээр. Бид нэр зүгээр дэвтрээ норгочход л яаж эргүүлээд уншихын аргагүй болдог шүү дээ. Тэрнтэй адилхан манай номын санд тулгарч байгаа хамгийн гол асуудал бол бидний өвөг дээдсийн бидэнд бичиж үлдээсэн оюун санааны тусгаар тогтнолыг усанд норгож алдчих гээд байна. Алга болгочих гээд байна л гэсэн үг. Энэ хамгийн том эрсдэл байгаа. Тэгэхээр бид нар үндэсний номын сангийн хамт олон номын сангийнхаа шинэ барилгын ажлыг түргэн явуулах дээрээс нь хэрвээ үнэхээр одоо шинэ барилгын маань ажил төсвийн одоо тодорхой өндөрлөөс болоод одоо явахгүй юм хэцүү байгаа нөхцөлд нэг ёсондоо одоо гал унтраах байдлаар шинэ өргөтгөлийн зураг хийлгцсэн байж байгаа. Энэ дээр дэмжлэг үзүүлээч ээ. Үүнд анхаарлаа хандуулаач ээ гэж төр засгийнхаа анхааралд одоо үндэсний номын сангийн бодит байдлыг хүргэх гээд зориод байгаа. 2013 онд хийлгэсэн зураг төслөөр бол 4.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ нь бол манай шинэ баригдаж байгаа номын сантай харьцуулахад бол маш бага мөнгө бөгөөд бид нар яг одоо нүүдэл хийж одоо цаг алдахгүйгээр маш хурдан хугацаанд хуучин байраач засаад шинэ нөхцөлд ч номоо хадгалах боломжтой болох. Хичнээн ном ба дээрээс нь барилгад үйл ажиллагаа хийхээр хэцүү жилдээ болж байна одоо. 500 мянган номтой байхаар л одоо зохион байгуулагчид баригдсан үндэсний номын сан маань 3 сая 600 гаруй мянган номтой болчиход байна чинь тий. Одоо ачаал даац бол 6-аас 7 дахин хэтэрсэн гэсэн. Тэр тусмаа одоо биднэрт одоо хамгийн үн цэнтэй номнууд буюу сая 500 гаруй ховор хуучин үнэт номууд бас хадгалагдаж байгаа шүү дээ. Тэрний асуудал бол бүр үнэхээр одоо сонсохгүй байхын аргагүй асуудал учраас үнийг төр засаг маань одоо анхааралд аваасаа гэж бодож байгаа. Ер нь бол Монголын үндэсний номын санд баримтлаггүй нөхцөл хадгалагдчихсан 35 мянган ном сүдрийг 10-аад жилийн өмнөөс номын баримтлаг гэдэг төсөл эхлээд за сүүлийн 2 жил бол маш эрчимтэй ажилласнаар одоо бол нэгэн ном байхгүй болохоор 35 мянган баримтлаг цуглуулж чадсан. Цуглуулсан баримтлагаар баримтлагаа бол цуглуулсан байж байгаа. За энэ мөн адилхан хувь хүний юугаар тий хандвар. Энэ нөгөө хосгон өмч бүтээл боддог чадвар зүтрээс дараа бог таны зарлагаар бүтээгдчихсэн. Энийг одоо хадгалах юм тусгай шүүгээтэй хооронд нь хамгаалах одоо чиг дулаан чиг одоо шороо тас нэвтэрхүүгээр бид нар бас ингээд байрны шинэ боломж байх юм бол энэ бусад баруудаа ч гэсэн яг ийм жишгээр ингэж хадгалах боломжтой юм байна. Одоо тэр өргөтгөл гэдэг юмдаа л эдрийг оруулах гэдэг тийм үү? Үзэхэд хад агуу гууж алганаас ч олдсон байж болно. Хаанаас ч ирсэн байж болно. Энэ хурааг манай эрдэмтэд өөрсдөө цуглуулсан юм судрууд байдаг. Тэгээд энэ дотроос бол соён бүсгийн дурсгал гарч ирдэг, Монгол өвчгийн дурсгалууд гарч ирдэг. Нэг олон жил хүний бурхан тахил дээр байсан номууд учраас энэ болгоныг нөгөө за энэ ном нь ийм ном байна гэж каталогжуулаад шинэ баримтганд хийгээл тэгэл хадгалахад л одоо манай номын сангийн хамгийн тулгамдж байгаа асуудал болчих. Гэтэл энэ фонд бол ердөө л ганцхан төвдөж мэрэгчлэл нэг л бид нар цалинжуулж байгаа. Олон нийтийн тус аавна гэж ярьдаг боловч яг энэ фонд руу бол бас тусгай зөвшөөрлөөр нэвтэрдэг соёлын үеийн тухай хууль номын сангийн хууль нь бол нэлээд одоо чанга учраас бид нарыг олон нийтээр ийм ажлыг гүйцэтгүүлэх эрх зүйн хууль эрх зүйн орчин бол байхгүй байгаа. Гэхдээ бид ямар ч байсан баримтгууд давал цуглуулсан ийм одоо нөхцөл байдал хадгалагдаж байгаа бүхнийг арай одоо илүү болгох гэж зорж ажиллаж байгаа. Стандартын тавиурууд гэдэг нь бол ийм төмөр тавиурууд багтсан юм. Бид нэр бас л одоо өөрсдийнхөө боломж нөхцөлөөр шүү дээ. Байнга одоо ийм модон юу хийдэг давхар нэг шинэ одоо давхар л үүсчихэд байгаа юм. Нэг баримтын дотроос бол маш олон судрууд гарч ирдэг учраас бид нэр сая 500 гэж бацааж байгаа боловч энэ түүнээс ч их магадaltaй. Бас ингэж наашаа гэсэн. Одоо л ийм л
5-6 давхар өргөтгөлийн байшинтай олчих юм бол энд байж байгаа номын сан дотор хадгалагдаж байгаа ховор үеч судруудаа хадгалж авах тийм илүү их тийм одоо боломж үүсэх юм аа гэсэн ийм л шинэ санаа төвшүүлж байгаа. Арга хязгаар юм шүү дээ. Тэг нэг гал өндөр. Яа, бүр юу яах юм бол надад бол шинэ номын сан одоо ашиглалтанд ороод инглихэд 3 сая 500 мянган номноос одоо бол бид нар зөвөр яг ингээ эрчтэй цуглуулаад ханд авах юм бол орчин үеийн 5 сая номтой болох боломжч байна шүү дээ. Тэгэхэд бол тэр номын сан бол залуучуудын өргөн хэрэглээний сайхан номын сан болно. Гагцхүү надад энэ сая 500 гаруй мянган үнэт ховор хуучин ном судруудаа сэлбэн засварлах лаборатори уншигчдын оюуны хэрэгцээнд оруулах дэлхийн судлаачдын анхаарлыг татах хэрэг байна. Үндэсний номын сан бол яг л тийм л үүрэгт. Монголын одоо бүтээсэн монголчуудын бүтээсэн оюун санааны барилгыг дэлхийд дахинд энэ монголчууд чи ийм л юм бүтээсэн байх шүү гэж сурталчлан таниулах үүрэгтэй. Гэтэл бид нар энэ хоёр жигүүртэй дараал аль болох одоо хүмүүст хүргээл ингээл байж байна. Гэхдээ бол хадгалт хамгаалтын нөхцөл байдал бол ямар байгааг та одоо төрийн тэргүүний хувьд биеэр үзлээ. Манай яам тамгын газраас бол маш сайн анхаарч өгч байгаа. Бид нар цахилгааны шинэ их үүсэлтэд бас нодно. Бас ингээд цахилгаан тасалдах аюулаас бол ангижирсан байж байгаа. 3 сая 500 орчим мянган ном байт юм байна. Тэрний сая 500 нь үнэт гэж сая журлаа яриад байгаа. Тэгээ энийг одоо хадгалах одоо дахин сэргээж ингэж савгүй болсон. Тэгээд энийг газараа ингээд аваад үлдсэн юм байна. Тэгээ энэ газар дээр нэг ийм төлөвлөлт хийсэн. Энэ 4 орчим тэрбум төгрөг юм байна. 4 тэрбум төгрөг байх юм бол энийгээ бариад дуусгаад энэ архивд байгаад байгаа номынхоо сангал нүүлгэл гэсэн нэг тийм арга хязгаар юм л ярьж байгаа юм л да өөрхий. Тэгэл энэ дээр нь одоо мөнгө босгож одоо төсөвтөл мэдээж юм суухгүй ба. Нөгөө шинээр баригдж байгаа номын сан болохоор бас төсөвтгээд 12 оноос хойш өдөө хүртэл баригдаагүй тал нь баригдаад бас нэг баахан зовлон ярьсал тийм л байдалтай байгаа юм. Тэгээд газар дээр нь ирж үзье. Олонний анхаарал тандуулъя. Бас энэ дээр хөрөнгөнд босох тал дээр анхаарал хийж одоо явж байгаа маа.